Удахгүй улсын их баяр наадам болох гэж байна. За наадмын өдрүүдэд хурдан морины сервэний өндрийг хэрхэн хэмжих тухай асуудал маргаан дагуулсан сэдэв болдог. Тэгвэл энэ жилээс хурдан морины сервэг олон улсад ашигладаг төхөөрөмжөөр хэмжихээр болсон байна. Ингэснээр наадмын үеэр маргаан гарахгүй байх боломжтой гэж үзэж байгаа. Давгүй сайхан шударгал биш үү? Яг л сайхан хэмжээл гаргачих шүү дээ. Тэ? Энэ жишгээрөө үлдгээ зүгээр л юм бэ. Энэ чинь шударга юм бэ? Миний давуу талын юу гэж харж байна таны? Тэгээ нөгөө хүмүүс чинь дарж хэмжихээр зэрэг янз бүрээр ярьдаг. Тэгээд энэ чинь харин хүний гар оролцохгүй болохоор амар юм биш. Тэ? Гэхдээ ер нь хүний оролцоо авахгүй хардах сэтгэл байхгүй энэ чинь харин зүгээр амар юм шүү. Өмнө нь бол тэгээд лазер юугаар дардаг хэмжээ хэмжиж болж байгаа хэцүү байсан л та. Орох моруудын сайхан дараад оруулчихна. Орохгүй нэгийн сайхан хөнгөн тавиад гаргачихдаг. Янз янз л байсан шүү дээ. Одоо энэ чинь ер нь амар хэмжээ юм шүү. Хүний оролцоо авахгүй мөр өөрөөр нь хэмжиж чинь. Тийм ээ энэ чинь одоо янз бүрийн асуудал байлаа. Янз бүрийн булхал уурын аргаач морддог. Тэгээд хүн гараар хэмжиж байгаа учраас янз бүрийн алдаа бол их гардаг байсан тэр нууцгүй. Энэ бол хүний оролцоогүй хэмжээд цаанаа компьютер уншаа гараад ирж байгаа болохоор зэрэг янз бүрийн тийм булхаатай асуудал байхгүй аятай юм шиг санагдлаа. Ерөөсөө өмнөх нь бол дандаа хүний оролцоотой байсан учраас сэрвэний урд уур, хойгуур дарлаа, эсвэл чанга дарлаа гэдэг тийм хүний оролцооны одоо асуудлыг бол ярьдаг байсан. Тэгэхээр тав одоо харж байгаа энд ямар ч хүний оролцоо байхгүй. Тэгэхээр ингээд морь өөрөө ингээд яваад гарахаар таван одоо өндөр хүчин чадлын камераар ухаалаг одоо ЭЕ-гийн тусламжтайгаар тэр сэрвэний өндрийг таниад тэр олон камерын одоо хэмжилтийн үр дүн дундчилж гаргаж ирж байгаа. За энэ төхөөрөмжийн хувьд бол нийт 6 м-ийн урттай, эхний 3 м-т бол яг морийг тасан зохицуулах зорилготойгоор бол хийж өгсөн бол за дараагийн 3 м-ээс бол 5 ширхэг лазер камер суурилж өгсөн. За энэ 5 лазер камерын үед гэх юм бол нийт 250 үзүүлэлтийг гаргаж өгөх бөгөөд энэхүү үзүүлэлтүүдийн дунджаар бол тухайн морины одоо сервэний өндрийг гаргаж уралдахгүй юу гэдгийг нь шийдэх байгаа. За сая бол яг их насны ангилалд бол 60 морь нийт сервэний өндрөө хэмжүүлснээс 7 морь бол яг сервэний өндөр нь өндөрцөн гэх шалтгаанаар бол уралдахгүй болж байгаа бол 53 морийн хувьд бол яг гараанаасаа хөтлөхөөр явлаа. Хурдан морины уралдаанд оролцох морины сервэний өндрийг асраг соёолон 140, их нас 141, хязаалан 137, шүдлэн 132, дааг 127 см-аас хэтрэхгүй байхаар заасан байдаг. Гэвч жилд болгон хэн нэгний эрх ашигаас удан уяачтны хөдөлмөр үнгүтэж байдаг. Иймээс Монголын морин спорт уяачтын холбооноос хүний оролцоогүй морины өндрийг хэмжих лазер төхөөрөмжийг хэрэгжилж эхэллээ. Уяач морио хэмжих төхөөрөмж рүү өөрөө хөтлөн орж хэмэл оюун ухаан өндрийн хэмжилтийн үр дүнг харах боломжтой.